За ялангуяа 3% зээлтэй холбоотой ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой болохоор энэ төв банкнаас ерөөсөө ямар ч мөнгө гаргаагүй. Тэгэхээр репо санхүүжилт дээр ийм их мөнгө төлөвлөх хэрэг байсан уу? Репо санхүүжилт маань өөрөө бид бүхэн банкуудын сайн активыг барьцаалаад та нар цаашаа мөнгө ишээ илүү гаргамаар бол банкуудын сайн активыг барьцаалаад зөрүүлээд тэрэнд дүүцүүлж санхүүжилт гаргаж ийн гэсэн. Өнөөгийн нөхцөлд ажлын байрыг дэмжих рүүгээ орсон бол илүү үр дүнтэй л те. Ер нь бол угаасаа ойлгомжтой. Репо санхүүжилт олгосноос хойш хичнээн аж ахуй нэгж зээл авч экспорт хэдийн хэмжээгээр өссөн бэ гэсэн тоо байгаа юу? Одоо та бүхэн мэдж байгаа бох энэ бомтууд дээр бас хилээр гарах тэр түүхий эдийн экспорт бол тун хангалтгүй явж байгаа. 10% та байгаа шүү дээ. Одоо сүүлийн өдрүүдийн тоог харах юм бол те. Энэ болохоор нөгөө хятадын талын энэ коронавирустай холбоотойгоор бас боломжлолууд байгаа дээ. Тэгэхээр уулуурхаан бус экспортын тоо баримт хэмжээг нь хэлжүүл. Бид одоогоор энэ 10 их найдын хөтөлбөр макро түвшиндөө эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг талаар бас товчхон хариултууд авмаар байна. Энэ инфляцийн өсөлт бол бас нэг талаараа энэ хилийн бомтууд дээр гарч байгаа саадлуудтай бас холбоотой. Тэгэхээр инфляцийн алд барьж дийлэхгүй алдчихгүй тул ямар тохируулгууд хийх вэ? Дараагийн одоо би түрүү ярьсан 10 их найдын ажлын байрыг дэмжих бол зээл бол эдийн засгийг зөөлрүүлэх тийм бодлого. Одоо зөөлөн газарт болох. Төв банк бол сүүлийн одоо хэдэн жил бид одоо ялангуяа манай удирдлагыг одоо барьц хөргөлтөж удирдлагын үед ч гэсэн огт мөнгө хэвлээгүй. Бүх хүмүүс зээлтэй, бүх аж ахуй нэг зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдарч ирсэн баг. Ер нь 7 сарын 1-ээс хойш бас эдийн засгийн дараа өөр дүр зураг бий болох бах тийм. Өөр дүр зураг бий болно. Гэхдээ тэр нь эдийн засгийн өршөөл байх юм уу? Эсвэл одоо яг жинхэнэ жидэг дунд үйлдвэрлэгчтэй дэмждэг тусдаа дахиад одоо санхүүжилт гаргадаг ч юм уу тий. Одоо бол яг жидүүгээ дэмжих гэсэн, СМЭ-гээ дэмжих гэсэн санхүүжилт байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр төсвийн орлогын 25-аас 30%-ийг бондын эргэн төлөлтүүд эзэлж байгаа. Тэгэхээр энэ бондын эргэн төлөлтийг яаж рефинанс хийх вэ? Бонд гэж гадаад бондуудыг хэлээд байна тий.